их баяр наадмын өмнө түүхэн амжилт гаргаж чадлаа. Манай засгийн оюу толгой төслийн менежментийн зардлыг Америк доллар буюу 8 орчим их найдаар бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум Америк доллар буюу 5 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлогын баялгаас үр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их найд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюутлогоогоос ногдол ашиг авнаа. Энэ асуудлаар Rio Tinto-тай ажиллагаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд оюутлогын баялгаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюутлогын төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан өөрийн улс тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармаалтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан талархал оюутлогын бүлэг ордын нэг хэсэг онтрыг санал боловсруулж асуудлуудыг амжилттай удирдан зохион байгуулж төлөө хичээл зүтгэсэн Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын засгийн сайд Загжаавын мэд сайд, Монгол Улсын их хурл засгийн газрын гишүүн, аж үйлдвэр эрдэс соёлын сайд Гонгорын Дандням, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баттөмрийн энх баяр болон хэлэлцээрийн багийн хамт олон төрийн албан хаагчдаараа бахархаж талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай Монголын ард түмэнд илүү өргөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, эрхэм гишүүдтэй талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашигын төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддгийн нэгэн жишээ болон түүхэнд тод мөрөдөө үлдэх болно. Манай засгийн газар та бүгдтэй дуустгүй олон яриаг олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээл ажилласаар байна. Үндэстний эрх ашиг хамгаалан улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархал илэрхийлье. Эрх чөлөөний нар хэн бүрийг алагчлгүй ивэх болтугай. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их. За. За, оюутлогын Rio Tinto Group-тэй хийсэн хэлцээр 2025 онд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жил тутамд эргэн харахын боломж нь 25 онд өссөн 10 сараас эхлээд засгийн газар тасралтгүй ажиллалаа. За, хэлцээр маш хүнд нөхцөлд улссан гэдгийг юуны өмнө хэлхэн зүв баг. За, хэлцээрийн шатанд өнөөдөр эцлийн шийдвэрлэлээ. Зээлийн хүү өнөөдөр бол
хувийн нөлөөлөгчдийн хөө, зээлийн хөө 10.5%-тэй байгаа. Энийг бид нар 7.9-дэр авчирлаа. 2.5% буулгалаа. Нийтдээ 6.2 тэрбум долларын хэмнэлтийг гаргасан. Монголын тал эрхийн хөөж нь 2.5 тэрбум доллар буюу одоо 8.7 их найдаа нэмэгдүүлж чадлаа. За ер нь бол энэ хүүг тогтоохдоо бид нар ямар аргачлалыг барих гэхээр хувийн нөлөөлөгчдийн хүү бол иргэнбэр хамгийн сүүл төлөгдөх хамгийн өндөр хүү байсан. За энэ дээр төслийн зээл гэж бас байгаа. За төслийн оюутлогын төслийн одоо эрсдлийг үнэлээд олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн 901 байгаа. Тэгэхээр бид нар 7.9 гэдэг бол энэ олон улсын байгууллагуудын өгсөн оюутлогын 1-р иргэнбийн зээлээс хамгийн багаар хүүгийн тогтоож чадж байгаа. Хоёрдугаарт манай дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээрээс 8.2-6-гийн хооронд 8.6-гийн хооронд санхүүжилтийг босгох чадлаа. Тэгэхээр энэ бол маш том үр дүнтэй хэлцэл болсон. За нөгөө талын үхэр зэрэг энэ 7 жилийн хугацаа гэдэг бол хэтэрхий урт хугацаа байсан. Тэгэхээр энэ хугацааг бол одоо хэлцээрийн шатнд 3 жил болгосон 7 жилээс. За энэ бол одоо божтой үр дүн болсон гэж харж байна. Софтвер нэмэх нь 4. Ногд ашиг сая ерөнхий сайд мэдээлэлтэй хэллээ. Ногд ашиг оюутлогоос энэ жил ав. Нийгмийн задлыг нэмэхгүй байх дээр Монголын талаас хяналтаа хийж чадах юм уу? Монголын одоо оюутлог зуучийн 3 гишүүн бол яг эндээ хяналт хийхдээ хэлэх юм байна. За тэгэхээр менежментийн зардлыг бууруулах чиглэлээр одоо хэлэлцээр хийгдээд амжилтанд хүрсэн. Одоо гэрээ хувийн нөлөөлөгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж менежментийн шинэ гэрээг хийх ёстой. Энэ ажил Эрдэнэс Монгол буюу одоо Чингис хаан үндэсний баялагын сан компани дээр хийгдэж байна. Тэгвэл Тэлмэн дарах захиралтай одоо хамт олон юм дээр идэвхтэй ажиллаж байгаа. Засаглалыг тодорхой болгоно, үр дүн суурилсан үзүүлэлтүүдийг суулгана. Манай улс одоо засаглалд хяналт тавьж болдог энэ зохицуултуудыг оруулахаар тохиролцсон байгаа. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дэлхийн уул уурхайн томоохон төслүүд одоо бид Анкора гэж олон улсын байгууллагыг хөсөлж авч одоо зөвлөгөө авсан. Бидэнд бол 3.5-аас 4.5-ийн хооронд менежментийн төлбөрийг бууруулж оруулж ирч чадвал та бүхэн одоо бас амжилтанд хүрч байна гэж үзэж байна. Нэг хоёрдугаар зардалсан тооцооллыг нийт компаниудын бараг 80 орчим хувь нь. За тэгээд одоо бас энд ганцхан төлбөр биш. Одоо гэрээн дээр туссан байгаа 6% биш. Тэгээд төлбөргээ дахиад 6% байгаа. Дээр нь одоо бас төлбөр байдаг. Ингээд нийтдээ 3 төлбөр нийлээд бараг 10% хүрдэг. Энийг бид нар 395% хүргэж одоо бууруулж чадсан. Энэний үр дүнд бид 2.2 тэрбум долларын зардлыг бууруулж 1.5 тэрбум долларын одоо өгөөжийг мандатаар нэмэгдүүлсэн юм ашиг гаргаж чадсан.